Эрэгтэй иргэн тавтай морил үзэгчтэй. Одоо 9 цаг 18 минут болж байна. Сүүлийн асуултандаа бид нар ирсэн байна. Нэвтрүүлэг маань шууд дамжигдан хүрэгдэж байгаа шүү. Хамт байгаад мөн баярлалаа. Оноогоо танилцуулъя. Баруун баг 349 оноотой байна. Тэргүүлж байна. Баяр үргээ. Зүүн баг 284 оноотой байна. Баяр үргээ. Бас өндөр байна. Ямар ч 100 давсан байна. За сүүлийн асуултаа бүгд хамтдаа. Та монголчуудын ирээдүг хэрхэн харж байна вэ? A. Эрүүл бие саруул ухаантай байцгаана. B. Баян тансаг сайхан амьдрна. C. Бүрхэг л харагдаж байна. D. Залуу үедээ найдаж байгаа. Ийм дөрвөн хариултын сонголттой байна. Санал хураах шуумаа нэ 13 TT 88 дугаар руу аль нэг хариултын сонгоод бид нар руу мессеж илгээж болно. Эсвэл Freshback application-ыг ашиглаад надаас битгий асуу, монголчуудаас асуу нэвтрүүлэг рүүгээ орж байгаад хариултаа сонгоод үн төлбөргүй бас санал бодлоо илэрхийлж болох нэ. За, энэ асуулт болохоор одоо нөгөө илтгэл тавих асуулт бол биш. Тэгэхээр бүгдээрээ сайхан ярилцаж байгаад сонгоцгоё. Монголчуудынхаа ирээдүг харцгаая тий. Нилээ ярвхтай л асуулт ах шүү нэ. Бүгдээрээ л бас үнэн. Бүгдээрээ л үнэн. Гэтэ бас нөгөө монголчууд чинь бид нар чи одоо нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэдэг. Тэгэхээр эерэг сайхан хэлсэн баг гэж бодоод байгаа. Ер нь л сайн сайхныг хүсэж яадаг тий. Тэгэхээр бас нэг миний бодлоор өчиргүй бас нэг баян тансгийг эрхэмлснээс илүү эрүүл тий эрүүл биеийг саруул ухааныг эрхэлж явах. Гэхдээ нөгөө залуу үедээ найдаж байна гэдэг айгүй эргээр хараад эрүүл бие саруул ухааныг ясмах. Гэхдээ одоо хэрвээ жоохон итгэл найдар унтсан хүмүүс байвал залуу үедээ найдаж байгаа гэж хэлж магадгүй л. Тэгэхээр яг миний хувьд энэ хоёр байж магадгүй гэсэн бодлоо. Ер нь бол A эсвэл D-г сонгот гэж. Ер нь бол тий. Нэг ламаас асууж орж ирсэн ингээд. Тэгээд A, D хоёрыг сонгоорой гэдэг. Тэгээ сонгоодсон чинь жоохон бүрхэг харагдаад. Жоохон юу байгаа. Одоо яг тэр хүндрүү тий ячаа. Чи гэж. Би бас тантай ер нь бол айгүй санал нэг байна. Тэгээд манай бас монголчуудын нөгөө өөрийн Монгол улсын одоо өөрийнх нь демографикийг ингээд хараад үзэх юм бол бид нар бас тодорхой хэмжээнд хамаагүй тийм одоо залуу ард түмэн юм шиг байгаа нь тий. Тэгэхээр дундаж нас болохоор 26 илүү 27 гэж би сонссон. Тэгэхээр ингээд ард түмнийхаа юуг ингээд насыг ингээд хараад үзэх юм бол бид нар илүү нэг пирамид байдалтай. Тэгэхээр залуучуудын тоо хэмжээ угаасаа хамгийн их айгүй тийм залуу орондоо ерөнхийдөө тооцогддог. Тийм учраас миний хувьд бас залуу үедээ илүү найдаж байж магадгүй гэсэн хариултыг сонгож байна. Монголдо ирж хөдөлмөрлүүл яа тий. Samsung Group-д очиж ажиллаа. Энэ хувь нэмэр оруулаад. Залуу хүний хувьд тийм Монголдо бас ирмээр байна. Тэндээс ч гэсэн хувь нэмрээ оруулчлаа. Ядаж бид нар бахархах юм биш тий. Samsung нөгөө бидний хэрэглээд байдаг утас компьютертай. Олон улсын стратегийг монгол хүн хариуцж байна гэх. Тэгээ би бүр найз нэг баг гэж бодохоор бүр айгүй өөрөлтэй байна. Айгүй өөрөлтэй байна. За A, B баг D руу. За ярьж байгаа. За. Манай хоёр чихгүй өөдрөг айгүй тийм сайхан гэдэг. Та хоёр маань яа? Сонгоч өөдрөг штэ. Чадна штэ. За. Маргааш бол гоё л харагдчихэв. Маргааш за. Шинжил болохгүй болно. Шинжил бас гоё байр шүү те. Би бол яг үнэндээ залуу үедээ найдаж байгаа гэдэгт санал өгмөр байна. Яагаад тэгэхээр би бас нэг спортын салбартай холбоотой шүү дээ. Тийм шүү дээ. Тийм сэтгэн боднос шогыг залуучууд маш дэмжиж байгаа. Тэрнээс гадна Улаанбаатар Амазонс ч бас надтай хамааралтай байдаг. Тэгээ Амазонсын охтууд үнсэн шигшээ бага бүрдүүлээд дэлхийн одоо мөнхөн медаль авлаа шүү 3-3 дээр. Олимпиад явсан. Маш баярлалаа. Анх удаа эмэгтэй хүн бас нэрээ олимпийн тугийг манай сагсчин охтууд өргөсөн булнаа маа. Тэгэхээр сагс сонигчин гэдэг маань монголчууд илүү багийн спортоо сонирхож орж байгаа. Ер нь насны дунджаар бүх насанд 10-аас 7 хүн сагс сонирхож байна. Жинзэт болон миллениалгаа ороод ирэхээр бүр 8-9 хүн сонирхож байгаа. Тэгэхээр ингээд нөгөө өөрсдийгөө нөгөө нийтж байлгах, сорилтыг даван туулах чадвартай спорт руу монголчууд аягүй их орж байгаа нь залуу үедээ найдах том итгэлийг өгж байгаа. Гэхдээ манай энэ хоёроос нөгөө залуу үедээ найдаж байгаа гэдэг дээр хариулт өгөх юм шиг нь хоёул энэ хоёртой боломж олгоод шал өөр хариулт өгөх. Энэ хоёроо бас дэмжил та тий. Одоо би Тукомоко хаснасан бас баярлж байгаа байхгүй тий. Ийм сайхан залуу ингээд Samsung-д ажиллаад том менежер хийж байгаа. Тэгэхээр залуу үедээ найдаж байгаа өгмөр байвч өрсөлдөгчөө хүндлээд тодруулж хэлээд шүү дээ. Баян тансаг сайхан амьдрыг бас ерөөлтэй хамгийн бага санал авах юм өгч тий. Зингэр дээр өгөө. Эрүүл бие саруул ухаантай байцгаана гэдэг дээр өгмөр байна. Зингэр дээр үү? Манай хоёр анх удаа санал зурсан манайхаа. Энд дээр ихтэй би нэг үг нэмбэр байгаа. Сэтгэл зүйн хувьд бас эрүүл байх хэрэгтэй болов гэж бодож байгаа. Тэгээд
Ирэх 2026 онд бас энэ ташранд бас шинэ оны мэндийг үзэгчдэд хүргэе. Тэгээд миний хэлэх дуртай үг гэдэг оюун санаа болон бие бялдар сэтгэл зүйн хувьд эрүүл байгаасай гэж та бүхэндээ хүсэж байна. Тэгээд сонголт дээр завшааныг ашиглаж болох юм. сэтгэл зүйн хувьд буцаад олгоно заяа. Шууд хүмүүс өөрөө нэг За хариултаа сонгочих бүгдээр ямар тач гол үүрэг хариултаа. нэртэй нүү. За хариултаа сонгож болж шүү манай хоёр баг. Танах яасан ингэ те. За үзье. За та сон. Энийг хоёр. Энэ хоёроос өөр гэсэн шүү дээ. Өөр юм чинь тий. За окей. Дарах юм уу? За дарыг. Зэрэг дараа. За зүүн баг залуу үедээ найдаж байгаа. Баруун баг би болчлоо доо. Баян тансаг сайхан амьдрнаа гэж. За бүгдээ үр дүнгээ харцгаая. Одоо энэ дөрөв Монголчуудын ирээдүйг хэрхэн харж байна вэ? Өөрөөсөө юу сонгох юм тий. Яг Би болон дийг гэсэн байгаа. Өөр юм байж байгаа тий. за ястай мэдэг. Тий. Ханлураас Да. Тэ. Хоёлоо. их том боломж олголоо доо манай баг. Бид хоёр дэмжүүл дэмжсэн шиг дэмжиж байгаа. За баярлалаа. 59. За. 59 оноо зүүн багт нэмэгдэж 343 оноотой боллоо. 2 оноо нэмэгдэж 351 оноотой боллоо. Баяр хүргэе. 340. Та хэд маань 343. За Нилээ ойрхон. Тийм ээ. Бараг л дөрвөлээд өөрсдийнхөө зарлаад тайлаа. Хин сэтгэл Дөрүлээ тавуулаа цогц ийцэн явах. Тийм ээ. Өдөр байшинт нь орж үзье. Ээж юм анаадаг байгаа. Байранд. За, өнөөдөр бүгдээрээ нүүрстэй холбоотой сэдвийг хөндөж 8 одоо тодорхой асуултуудыг бэлтгэсэн асуултуудад хариулж хилцүүлэг өрнүүллээ. Тэгээ ерөнхийд нь дүгнээд нэг ярилцаад үзье. Тэгэхээр ер нь монголчууд маань санхүүгийн хувьд амиа бодсон хүмүүс юм аа гэдэг дээр бол дийлэнх монголчууд санал нийтлээ. За том машины жолооч нарыг бол монголчууд ихэвчлэн одоо дийлэнх нь таньж байгаа юм байна. Тэгэхээр уул уурхайтай холбоотой ажилладаг хүмүүсийгээ таньж байна. За нүүрсийг болохоор экспортын гол түүхий гэдэг нь бол гэдгээр таньдаг гэдэг ийм үр дүн гарлаа. За монголчууд ер нь юун дээр алдаад байна вэ гингүүд хариуцлагын тогтолцоо муу байна гэдэг дээр монголчууд санал нийтлээ. За боломж олдвол нүүр сулгаалах уу гэдэг ер нь бол зүгээр одоо хөгжөөнтэй маягийн асуулт байсан. Үгүй гэдэг дээр санал нэгдсэн. Манай үзэгчид бол маш мундаг ухаалаг ийм сайхан хариулт дээр санал нэгдсэн. За нүүрсийг гүн боловсруулбал ямар боломж үүсэх вэ гэдэг дээр их олон одоо сайхан боломжууд бол үүснэ. Гэхдээ дизель түлшийг үйлдвэрлэдэг болёо. Дотооддоо ядаж дизель түлшээ үйлдвэрлэе. Биднэрт хангалттай нүүрс байна гэдэг дээр санал нэгдсэн. Монгол улсын нүүрсний нөөц хэр их вэ? Дэлхийд дээгүүрт бичигдэхүүц гэдэг бүр 72% авсан. Тэгэхээр манай монголчууд өөрсдийнхөө байгалийн баялагын талаар сайн мэдээлэлтэй байна. Монголчуудынхаа ирээдүг залуу үедээ найдаж байгаагаар төсөөлж байна гэсэн ийм одоо дийлэнх олонхын хариултууд манай нэвтрүүлэгт ирлээ. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгт маань хамгийн сүүлийн дугаарт 2025 оны хамгийн сүүлд бэлтгэж байгаа энэ дугаарт маань та хэд маань амралтын өдрийнхөө одоо нэг өдрийн одоо талыг зориулж хүрэлцэн ирсэнд маш их баярлаж байна. Тэгээд удахгүй шинжил болох байгаа юм чинь бас одоо богино үзэгчдтэй мэдчилгээ дэвшүүлэх одоо боломжийг олгол туга маань юу гэж хэлэх вэ? За маш их баярлалаа ямарсан нэвтрүүлэгт ингээ оролцуулсан. Тэгээ өнөөдөр маш их юм сурлаа. Нүүрсний талаар ч гэсэн ойлголттой бас өөрийнхөө ойлголтыг бас нэмлээ. Тэгээд монголчуудынхаа бас ингээ нүүрсний талаар юу боддгийг ч гэсэн ингээ ойлголттой маш их баяртай. Тэгээд та нартай бүгдэнд нь сайхан шинэ оны мэнд хүргье. Баярлалаа. Туга хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Золоо маань. Нэвтрүүлэгт орсондоо маш их баяртай байна те. Шинэ өнцөг, шинэ сэдв бас гоё хөгжилтэй байлаа. За тэгээд мэдээж хүмүүстэй хамгийн сайн сайхныг хүсье. Тэр дундаа эрүүл ихийг хүсье. Тэгээд зорьсон хүссэн бүгдээрээ 26 онд биелэх болтгоо л гэж одоо тийм сайхан шинэ оны ерөөл төшүүлье. Сайхан байна. Баярлалаа. За Наранбаатар. Тэгээ өнөөдөр нүүрсний салбарт энэ тухай ярьсан маш сэтгэл хөдлөж байна. Би өөрөө Шаранголын нүүрсний уурхай төрсэн. Манай аав уурхайчин, удаад амьдсан уурхайчин. Сая 25-нд уурхайчдын маань баяр болсон. Бүгдэнд нь эрүүл их сайн сайхныг хүсье. Манай уурхайчдыг хайрлаж байгаарай. Халтаасаа хар нөхөжглээ гэхдээ энэ гоё гэрлэгийг өгдөг, үйлдвэрлэдэг хүмүүс шүү. Та нартай хайртай шүү. Төс нутгийнхандаа шинэ жилийн баярын мэнд хүргэе. Халтаагч та намайг харж байгаа бахаа гэж бодож байна. Пүүчин 31-нд одоо Сэлэн бодон суугаас FC эсрэг тоглож байгаа те. Ялт авахын төлөө. За ямар их мэдээллийг та Чи бодож штэ. За дурсан жамч гэсэн маань. Баярлалаа нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээ ялангуяа шинэ жилийн дугаарт орж байгаад их баяртай байна. Тэгээд хамгийн их баяртай байгаа зүйл бол
манай үзэгчд маань маш гоё хариултуудыг өгсөн би бол хамгийн их сэтгэл хангалуун байна. Тэгээд сая шинэ оныхоо мэндчлэгийг хэлчихсэн болохоор давталгүйгээр танд эргүүлээд өгье. За маш их баярлалаа. За би бас одоо үзэгчдэдтэй мөн энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн баг хамт олонд Централ телевизийн одоо хамт олонд та хэдэд одоо гүн талархал илэрхийлээ. Үнэхээр мундаг залуучуудтай хамтран ажиллаа. Тэгээ миний би одоо уулуурхайн салбарт ажиллаж, төр хувийн хвшилд ажиллаж байсан ийм одоо улс төрч байгаа. Тэгэхээр яг ярьдаг сэдвтэй маань ийм ойрхон. Тэгээ үзэгчдийнхаа, монголчуудынхаа ерөнхий үзэл бодлыг нь асуулт болгон дээр авах, мэдэх, судалгаа хийх энэ боломжийг одоо олгосонд маш их баярлалаа. Маш сайхан хагас сайн өдрүүд байлаа. Бям гараг болон амралтын өдөр болгоныхоо талыг та хэдтэйгээ хамт өнгөрөөхөд маш их сайхан байлаа. Тэгээ ер нь бол хариуцлагатай уул уурхайг Монгол улсад хөгжүүлэх бүрэн боломж байгаа гэдгээр одоо нэвтрүүлгээ төгсгöö дөө. Шинэ оноо сайхан ухтаарай. За баярлалаа.